За, сайн уу? Здравствуйте. Гоё л. За. За бид хоёр штэ те. Одоо ирсэн. Өнөөдөр 10 сарын 5 те. 11 сарын 5. Тэгээ бид хоёр ирсэн байгаа. 5 бэ? Тийм. Ямар ч гэсэн ирсэн. Тэгээд өчигдөр 11 цаг болж байхад яг ирсэн. Тэгээд 11 сарын 3-ны 3 цаг 4 цагаас Улаанбаатараас гараад хилээр хэдэн цагт гарлаа. Оросын хилээр 1 2 болж хат гарч ирсэн. Үгүй. 9 болж хахад яг хил рүүгээ орох гээд ирсэн. Аха. Эхлээд. Тэгээд Монголын хилээс нэг бараг 10 болж хат гарсан баг. Оросын хил дээр би амар утсан. Тийм. Тийм нэг одоо гарч байгаа хүмүүс байвал сонсоорой заяа. 21 оны шинэ паспортуудыг хуурамч хийж магадгүйгээд амар удаа шалгасан бүр 1-2 цаг шалгасан. Цуг явж байгаа хүүхэд бид хоёрыг бол амар хурдан гаргацсан зөвөр шууд дараа штампа дараа гаргацсан заяа. Эрукаг өөр нэг байшинлаа оруулаад тий. 21 онд паспорт авсан бүх хүүхдүүдийг тэр нэг байшинлаа оруулж аваад баг 2 цаг байсан. Тэгээ ажихт орсон чинь нөгөө нэг гайл ажилтнууд нь бүгд цайндаа орсон. Тавыг бол. Яа би тэрийг нь мэдэхгүй амар айгаал яана гарч ирэхгүй бол яана гэж би бүр амар айгаад. Тэгэл би бүр 1 цаг бидэд манай хүргэн ах бидэд бүр 1 цаг гадаа хилэн гадаа хүлээгээл. Би бүр чимдан дээрээ суугаад унтгаад тэгэл байсгаал нөгөө гайл ажилтнууд ариука таймер ажиллаханагдаад нөгөө нэг ийм алгаатай тэгээ тэдэн амар яг тийм алгаа өмсөн чинь Оросод яг хятадыг шарт юм бэл. Намайг хятад юм уу гэж асууж босоогаад тэгээд паспорт үзүүлээр тэгэл Монгол гэл тэгэл энийг л бэд юм бэлээ. Бэд юм бэлээ. Тэгээд би бүр амар хүлээ. За хэдүүлээ машинд очиж байгаа юу ч гэсэн хийж игээл яг машин руугаа хийчихсэн чинь Ариука чим гараад ирдээ ёо би бүр хам хурдаараа гүүгээл тэгэл Ариукаг явчих чимдаа юмдын аваад Ариука дээр машиндаа суугаад хэлээс улаан өд рүү 210 км явж иж ордог юм бэлээ. Би чаас өндөр харагдаад таа юм. Би жоохон ингэ суудсан юм чинь. Үгүй бид ингэ зүгээр налаас суудсан бүгдийг өгөөс тийм. Би өчиг зүгээр ингэ доошлцсон байгаа байхгүй юу? Тэнгүүд би ингэ чамаас өндөр харагдаад зүгээр юм. Тэг яг хүмүүс ойлгож л байна. Ингээс ах юм. За. Тэгээд штэ. Өөр яалаа. Тэгээд улаан өдөд партер байранд байсан. Буудлын шиг, яг буудлын шиг. Буудлаас арай хямдхан үнээр ярьж байгаа авсан л да. Тэгээд ерөнхийдөө л айгу гоё том 2 өрөө 1-0 тэгээд коридортойгоо амар гоё юм цэлгэр том. Тэгээд 2 маань юмтайгаа ер нь ойрхон байрсан тэр байр болохоор вокзалтайгаа дэлгүүртэйг ойрхон. Тэгээд бидэд гараал хоол азар орох гээд тэгсэн чи зам ирж хөлөндөө ээж идэв. Йоо тэгтээ гоё хоолтой юм байлээ. Яг манай монголын шиг биш. Ер нь монголын шиг биш. Махнууд амар зүүлхэн бахтай. Би тэр ийцэн хооллоо. Тэр шүл авсан. Гомны ингээд идээд хаад идэл ямар санагдаад байсан тэр гом. Тийм тэгээ украптэй аюу гоё шүл байсан. Миний шүл аргүй тэр хөлс мөс гараад. Тэгээд цай уусан. Цайн зүгээр хэрэм юм уу тий. Баг хэрэм шиг юмнууд байт юм л. Тийм. Тэгээ өөртөө цайныхаа эдийг дүрж яваадаг. Өнөөдөр ч тэгээд тэгээд хончоод дэлгүүрүүдээр нөгөө маргаашхаа авч явах юмнуудыг вагонд 12 цаг явах байсан болохоор бас удаа штэ. Тийм болохоор идэж явах юм авсан. Тэгээд байрандаа ороод идэж явах юм бас авсан. Тэгээд авчаад орж усанд орчоод тэгээ унтсан. Тэгээ өглөө 5 цагт бас вагонд суугаад вагон дотор ороод жоохон цай уунд уучаад буцаа унтаад би унтаагүй. Би ер нь унтдаг хүн юм байна. Яа, өнөө өглөө гэхэд Ариука 6 цагс ирчээд ингээд энэ хавар холгоолсэн. Тэгээл тоглосон л гэж илээ. Тоглолтгол юм билээ. Наа унтчих хавар. Тэгээл нэг бол намайг унтуулахгүй марлаа. Босооч чи ямар хүнтэй найз охин тоодгүй юм байна мэн гэ. Тэгээл тэгснээ дугаалчихна. Тэгээл байж байгаа л дахиад өдөөд юм. Тэгж нэг намайг сэрээсэндээ. Өөрөө тэгтээс 30 минут унтаад байгаа юм. Тий, тэгтээ ажгаар авсан нэг 30 минут унтаад дахиж авсан хэрэглээ. За тэгчээд вагонд явж байгаад вагоноос буугаад тэгэл хөрн ирсэндээ наашаага автобусанд суусан 200 км бас л ёо яаж яхад нөө усан солигдоод миний гиз өвдөөд идэж явах юмнууд нь өөр юм билээ.
ус муснаас олж миний аваач хадаад өвдөөд тэг ингээд би бүр 200 км өмнө зовж явсан. Хажуугаар намайг тамлаас те. Нэг ин тэндээс бацаа. Би тэгэхээр санаа зовоод яаж яваа. Би эргэж хараад. Би чамаа зовоод гэсэн юм. Зовхол гэдэлтэй. Зовхол юм да. Зовоод гэсэн юм байна. Тэгээд штэ. Ирээд би тэг 11 цагт буугаад орж ирээд бахан багш нар орж ирсэн. Багш гэх юм уу? Комендат гэх юм уу? Тэр өдрийнхэн жижүүр гэх юм уу? Амар гоё штэ хүмүүсээс. Тэгээд би тэгэд юу ч хийдэг байж байгаа. Би тэгэд карантинаасаа гарч болохгүй штэ. Тэгээд тийм болохоор манай ах эгч хоёр юм авчирсан. За одоо энэ бичлэгний дараагаар шууд юу орж ирнэ? Би тэгэд ингээд би нөгөө нэг юунаас өрлөг ирсэн өдрөөс хойших юм нэг 10 секунд, ихтэйлэг 20 секундын бичлэгнүүд явна шүү. За тэгээд 20 секунд яваад 10 секунд, 5 секунд гэж явсаар байгаад л нэг дуусгах. Нэг 5 секунд 5 минутын юм бол байгаа хаа. Тэгээ бид хоёр бас нэг замдаа хайлтуулт нэг юм хийсэн. Тэгээ бас өрлөг ирээд виза авахтаа зураг мурагнууд ерөөхдөө л оруулах. Тэгээд үүнээс цааш бичлэгүүдийг үзээрэй. За энэ өдөр бол 6 цагт элчингийн гадаа очилж визнийхаа материалыг өгсөн. Тэгээ 70 хүн байсан учраас зүгээр л эргэн тойрныг харуулсан. Зөв тэр өрлөг ирсэн. Хөөе өрлөг одоо. Виз мэдэн байна. За визээ хүсдэг. Одоо хоолнд орж. Ханвэг гэхээр. Хүн. Яа нэг юм таа. Тэгээд ямар ч гэсэн визнийхаа материалыг өгсөн хоол идэх чинь. Одоо юм хийдэг. Ажил ер нь дууссан. Одоо явах гэж байна. Тэгээд дараа 7 хоногийн 3 дахь өдөр виз авах. Тэгээд дараагийн 7 хоногийн 3 дахь өдөр зүгээр явна. Өөрөөр явна. Виза авахгүй очлоо зогсож явахдаа Арукагийн хийсэн юу нь мэддэхгүй, яг гадаа нь мэддэхгүй сонир бичлэг байна. Гэтэ виза авахгүй очлож байна. Энэ болохоор бидэд үдэлт хийгээд 2 гэрээрээ хоолнд орсон бичлэг байна. Тэгээ юу гоёсан. За тэгээ энэ хэсэг бол бид эдийг уйлан болж гаргасан хэсэг байна. Тэгээ би бас уйлахгүй хичээсэн дээ ч. Гэрлэн даач. Би тэр тамдаа явж юм. Тэгээ тархан л орох чинь даад. Зүгээр. Хэдэн дэх талаар? 3 4 болж татараа гарсан да. 2 цаг гэсэн байна. 2 цаг л явсан байна. 2 цаг татараа гарсан. Аим шиг юм шиг. За энэ бол хил дээр ирчээд гарах гад чимдам бол хайж исэн юм бичлэг. Энэ болохоор хил дээр бичлэг хийж чаддаг болохоор хилээр гараад яг Орсын мод гэх юм уу? Тиймэрхүү. Тэгээд аюу гоё юм болохоор замын тааруулъя. Өөр айлгтай бичлэг байхгүй байна. Йоо. Тэнд ингээд талах хям сирунда мундаа. Ирчээ явна. За яриач чи. Бүсэд хариулж гэж харагдаж байна. Яа, ямар муухай тарган болж байна. Би тараа алчаад байна. Намайг хилтээр танихгүй юм нэг гадаад хаа? Тэр одсноо ярьсан. Одоо Чикаго читаар очиодоо өглөө 6-аас эхэлсэн гэх хэрэг чинь хэвчээ. Одоо 3 болж байна. 9 цаг явж байна.
штэ. 3 болж штэ. 10 цаг. 6 9 цаг. За тэгжсэн явж ийн. Замдаа 2 үнсэн тэгтээ 30 минут. Сүлжээ. Одоо хэдэн цаг болж байгаа лээ? 10. Мочиг барьж та. Hey, stress тийм. За дэлсэн даа. Анда хаалаад. Хасаалаад өгчих ёстой. Оо одоо ингэ хаалаад өгчих чадахгүй. За галтайгаа. За тоос эхлэв зэ. Энэ санал бай. Энэ ингээ манай галт хооны өөрөө. Аяа таваагаа. Одоо яг явах юм итгэхгүй би юу ч суугаад. За наад чи яах вэ? Энэ маллаа дагаа тавьсан манай энэ бас туслахч байна. За Үлчээр нэг иймэрхүү. За харин ч Энэ зүйтэй. доороо байгаа энэ чи гурил будаа байгаа. За. За энэ нэг шампан гэдэг цаг өрцөн байгаа 14 хоногийн хэвлээ шүү. Тэгээ энэ яах чам гэдэггүй энэ нөөцөл битэн бол битэн. Наа чи надад илүү өгч юм аа. За энэ манай агуулах гэдэг юм шүү. За. Энэ кортор хэлсэн юм шүү. За энэ кортор энэ манай угаалт хоорой. Тэгээд нөөц ингэ. Тэнт дүүш байна. Би юу хайц зүрэн даа мó? Аа за. Дүш. Аха. Юу энэ доктор шинээр хэлээ. Ингээ. Манай өрөө бизнес дээр энд юм байхгүй. Бизнес чинь. За. Мандигээр цаа. Масаа бит хоёрын өрөө юм да. Би ингээ хоёр өрөөтэй хөө. Мандиг шкаф. Миний шкаф. Илүү чимдан энэ бараг миний ачаар өгтөө. Тэр ингээл Томас хас шиг миний спикер байна. Но. Хоёр орон. Жохон бохор энэ марлаа юу? Зүгээр. За Эрука байна. Би марлаа нэг юм хөө. За 14 он. За туссан. Ерөнхийдөө Бүр хэд гарахад хамгийн чухал юмнууд виз тэгээд 18 хүрээгүй бол итгэмжлэл хийх хэрэгтэй заавал. Орос бол 16 хүрсэн бол ерөөс Хамаагүй тоохгүй юм байлээ. Тийм. Зүгээр ганцаараа хэл гарч болно гэсэн үг. Монгол болохоор заавал 18 өсөө хүн итгэмжлэл хийж заавал авч гарах хэрэгтэй юм байлээ. Заавал нотротоор батлуулах шүү. За нотротоор хэлээрээ. Тэгээд орос хэл дээр класс орос хэлчин дээр классын хийжсэн тэр бол ямар ч хэрэггүй шүү. За зүгээр хайрын мөнгөний гарц. Тэгээд ийм юм мөнгөөр оруулсан. Заавал энэ QR кодонд хэрэгтэй юм байлээ. Хамгийн гол нь тэр QR код. Аха. За тэгээд мэдээж PCR хариу. PCR ингээд тамга бид хоёр болохоор интернетэд өгсөн. Энэ 72 цагийн хугацаатай хүчинтэй хугацаа. Өглөө 9 цагт өгөөд оройны 5 цаг болж авах гарсан тий? Үгүй 11-т өгсөн. Тий 11-т өгөөд оройны 5 цагт гарсан. Хариу. Тэгээд хариугаа шууд мессежээр хараад хэдэн цагт жийсэн очиж авч тамгаад аруулах хэрэгтэй юм лээ. Бүгд нэг хувь гаргана. Интернетэд манай нэг дэмжигчээс учраас бид хоёрт 2% гаргаж өгсөн гэж манай ээж хэлсэн. Баярлалаа. Өдөжөө баярлалаа. За ингээд ямар ч гэсэн хариугаа гаргаад авцсан. Тэгээд энэ Монголын хэл дээр итгэмжлэл чинь өвдөн. Тэгээд гарч марахтаа хэлээр гарахтаа ерөөсөө айд сандрах юм байхгүй. 50 гараарай. Юм англиар юм орчуулгатай гэх юм уу яг тийм юмтэй мэлээ. Тийм. Тэгээд бас нэг юм айгуу сайн уншиж бөглөөрэй гэж хэлье. Зөв бөглөхгүй бол болохгүй. Дахиж тийм цаас өгөхгүй. Тийм, дахин цаас өгөхгүй учраас бүх юм амар тайван сандрахгүйгээр ингээд сайн уншиж танилцж байгаад бичээрэй.
бас нөгөө хажууч нь одоо шалгадаг хүн байгаа шүү дээ нөгөө цаасаа. Тэр хүнээсээ бас асууж болох юм билээ. Тий, энэ дээр юу гэж чүү гээл. Ер нь тэр өдрийн галийн ажилтнаас шалтгаална. Тэгээд бит хоёр нэг хүн нэг юу гэдүүлээ. Цагаан эдээ бол зүгээр гаргацсан шүү. Үгүй. Гэтэ яг галийн ажилтнаас шалтгаалах юм билээ. Хүмүүс ямар ч идэж өгөх юм байсан аваад гардаг юм билээ. Хүмүүс чинь нөгөө нэг юунда чемдааныхаа хувцсан донд ноосмос ингээд бид зүгээр шууд дуутай аваад гарцсан тий. Зүгээр шууд зургийн тооронд ингээд уяад байсан тэрийг онгоолго гэ тий. Тэрийг өдрөөсөн чинь за гээд бакалаврын сайн шалгаж агаад л тэгээд гаргаа хийсэн. Тэгэл чемдаанд хувцаа өөртөө зүгээр ингэж нэгжүүлэх юм билээ. Тэгээд галийн ажилтан ч урдаа юм жижигхэн юм камер барьж тэр чи харна тэгээд та нар өөрсдөө тэрийг харуулаад ямар нэгэн 20-тэй бараа мараа явж байгаа юм. Тамхи авч болохгүй, тамхи авч гарч болохгүй, аль болно. Нэг нөгөө нэг хил дээр нөгөө нэг заацсан хэмжээ байгаа байхгүй юу? Тэдээс илүү авч гарч болохгүй гэсэн тиймэрхүү заалтууд өгдөг. Тэгээд тэрнээс хэтрүүлж болохгүй. Би нэг авч ирсэн. За нэг тиймэрхүү юм да. Тэгээд өөр яалаа. Өөр анхаарах юм. 21 онд пассворд аваад хэлээр гарч байгаа бол бити айгаарэ зүгээр нөгөө нэг шалгаад л гаргах шүү. Тэгээд урилга юу ч гэсэн Канадаас нь тэр дээр юм билээ. Урилганы бүх юм нэг хувьд Канадуулаад ийм нүхтэй хавцан тэгээд хэлээр маш сайн авч гарах хэрэгтэй юм лээ. Тэгээд маш сайн хариуц. Хүний захиас бити авч гараарай. Араас ирэх юм байна. Тийм. Нэрэ чүдэнчний мод байсан ч бити авч гараарай. Бити авч гараагүй л тэгтээ зүгээр ер нь хүү юу ч үх юм билээ. Ингээд хилээ цаана авах юмаа ингээд аваад гарчаач тэхүү мэхүү гэдэг гойд юм билээ. Бити хэдий хажууд бас нэг охин тэгээ яриад байжсэн. Тийм л юм да. Тэгэд өглөө ер нь өөрөөр эрт гарвал хилээр эртгэл гарна. Тэгэхгүй бол нөгөө галийн ажилчид хоолндоо ороод айгу утсан чи нөгөө нэг удааг бол өгнөст гарах гэсэн байл ш тэ. Нөгөө 20 шалгалаг бол ерөөхдөө бол үүрээр 2 3 гэж гарсан ч яг зандаа ядарна л та. Гэхдээ эрт гараарай. Тэгвэл эрт гараад эртхэн юм харж үзнэ. Бид жоохон хил дээр утсан болохоор юм харж нэг үзэж хараагүй. Гэхдээ яг юмараа явсан. Гой газрууд зөндөөсөн. Тэгээ тэр бол нэ бичлэг хий гэсэн боловч хийсэн л дээ. Тэгтэл яг гой болж чадаагүй байх гэж бодчих. Нүгэ тийм хил дээр бичлэг хийж болохгүй. Хил дотор ингэж явчаатай бичлэг хийж болохгүй юм байл. Шууд нүдэн дээр нь устгах хэрэгтэй. Нөө нэг ингэ дээж рүүгээ бичлэг явуулах гэсэн чинь яа бичлэг хийж байгаа юм устгах гэж бүр ингэ харж зогсож байгаа устгасан чинь за сайн байна гэ тэгээ явцгаа. Тийм болохоор ерөөсөө бичлэг зураг авах ёсгүй юм байлээ. Тэгээ тийм болохоор бичлэг хийж чадаагүй. Тийм л энэ да. Гэтэ яг хил рүү орж байгаа бичлэг бол байгаа за. Тэднийгаа бол хийнэ. Тэгээ энэнийхээ YouTube дээр тавина. No. За. Bye. За битэрийн бичлэгийг үзсэнд баярлалаа. Нэг 10 минутын бичлэг болох юм хайшаа юм бэ? 10-аас илүү болох хаа. Бараг 15 минутын бичлэг болох юм шиг байна. Тэгээд нэг тийм гоё сонирхолтой бол биш байгаах. Гэхдээ өнөөдрөөс эхлээд бид хоёр 14 хоног карантинд авах хугацааныхаа влог хийгээд 14 дахь хоног дээрээ бид хоёр эвлүүлж хийнэ. Айдс бол амар бэдэг юм байна. Айжина. Орсодтой одоо хэлний сэтгэлцгүй яатаа л гэж бодож байна. 14 хоногийн дараа. Гэтэ яг бид бэлтжил байгаа л да. Нэг жоохон үг мүгээ жоохон аштайхан хэлэх үүднээс. Тэгээд орж ирсэн хүнтэй ярих гэж хичээж байгаа. Но. Би юу но. За. За тийм байна. За баяртай. Баяртай. Тэсвэтэний. За бай. Bye.